Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн бичлэгийн сэдэв бол амьдралын хорвоо ертөнцийн юм бүхэн эхлэх цагтай, дуусах цагтай. Тэгэхээр энэ тухай өнөөдөр ярилцъя. Бид ямар нэгэн сайн зүйл тохиолдоход үнэхээр бүх юм ирээдүйд сайхан болох нь энэс хойш ингээл үнэхээр гайхамшигтай бүх юм өөрчлөгдөх нь гэж тухайн зүйлийг үд үргэлжлэх юм шиг санагддаг. Эсвэргээрээ хэцүү муу зүйл тохиолдоход за энэс хойш ингээл хэцүү боллоо гэж бодогддог. Нэгэсэндээ тухайн үйл явдал эсвэл үр дагавар нь үргэлжлэх юм шиг санагддаг. Энэ бол угаасаа л бидний тархины онцлог. Бидний тархинд үүсэж байгаа түүх төмөн бодол дүгнэлтүүдийн нэг их л хэсэг. Гэтэл яг үнэн нь бол тийм биш байдаг. Юу ч бай, сайн ч бай, муу ч бай, зүгээр энгийн зүйл ч бай, тухайн үедээ тохиогоол цаашаа цаг хугацаа хөврөөд үргэлжлээд явдаг. Тэр тухайн тохиолдсон зүйл болгоныг дотроо тусгаж аваад, хүн дээр хүлээж аваад, эсвэл хэд хөрөлтөөр хүлээж аваад тэр нэг сэтгэлийн уяас үүсгэж байгаа юм бол нөгөө цаашаа хөвөрч үргэлжилж явж байгаа цагаасаа хоцроод эхэлдэг. Бүр хойно хоцорчдөг. Хэдийн галт тэрэг үргэлжлээд яваад дараагийн өртөн дээр ирчээд хахад өмнөх өртөөний тухай бодсоор байдаг. Энэ нь бидний амьдралыг илүү төвөгтэй, зовлонтой, бэрхшээлтэй болгож идэг юм шиг. Гэтэл зүгээр маш энгийнээр хаана явна, юу тохиолдож байна вэ? Тэр бүгдийг соргоогоор, ухамсартайгаар мэдрээд түүндээ зохицсон үйлдэл хийгээд явж хахад бидний энэ амьдрал дээр үүсэж байдаг зовлон бүгдийн маш их хувийг авч яж чадах юм шиг. Өнгөрсөнд тохиолдсон зүйлд уягдж үлдэх нь бид үнэн мөннөөс тасарч үлдэх гол шалтгаан. Галт тэрэг байнга урагшилж байгаа тухайн үедээ тухайн мөчтөө дахиад шинэ орон зай руу, шинэ цаг хугацаа руу орж байгаа гэдэг тэр амьдралын бодит үннээс тасраад үлдчихдэг. Эндээс л бид нэр орчлон ертөнцийн тухай, өөрийнхөө тухай, ер нь бүх юмны тухай худал, төсөөлөл, өөрийнхөө хувьд үнэн гэж бодож байгаа худал хуурмаг ертөнцийг үүсгэх зам маань яг тэр үеэс л эхэлж идэг юм шиг. Хорон мөч бүхэнд тохиолдоод өнгөрч байгаа зүйлд утга өгснөөр л одоогоор амьдрахаас өөрийн мэдлэгэд татгалзаж эхэлдэг. Хэцүү байсантай зууралтаж, сайхан байсныг нь энэ чигээрэл үр дүргэлжлээсэ гэж битгий дуусаасаа гэж дуусгаас нь айх сэтгэл энэ бүгд сэтгэлээс ургаж гарч байгаа хий хоосон зүйлүүд. Тэгэхээр ямар ч юм тохиолдсон. За хэсэг хугацааны дараа ийм болж ясныг би бүр орд тас мартаад нэг мэдгэтэл огт өрөөмний тухай бодцоо явж ахалнаа. Яг энэ одоо тохиолдож байгаа энэ юм бол зүгээр л амьдралд маань тохиолдох ёстой байсан юмны нэг хэсэг. Муу юм байвал тэрнээсээ суралцаад илүү хатуучих, сайжрах боломж сайн байвал сайн л. Гэхдээ энэ дуусна. Энэ битгий дуусаас энэ дуусвал би яана гэж айдас өөртөө тех ямар ч шаардлага байхгүй. Бүх юм зүгээр л өнгөрөөл тосно. Өнөөдөр өнгөрлөө. Маргааш дахиад бүх юм шинээр эхэлнэ. Маргааш тэгвэл алдаагаа давтахгүй байхын төлөө, өнөөдрийнхөө чадаагүй зүйлийг гүйцэхийн төлөө, сайжруулахын төлөө маргааш хичээгдэл болно. Маргааш тухайн цаг мөчтөө хичээгдэл болно. Одоо яаж ч харамсаад эсвэл яаж ч баярлаад тэр зүйл өнөөдөр хамтлаа өнөөдөртөө хамт дуусна. Маргааш бүх юм цоо шинээр эхэлнэ. Маргааш цоо шин боломжуудыг өөртөө бий болгож болно. Бүх юм цоо шинээр эхэлнэ. Миний бодол санаа хийж байгаа зүйлс бүх юм цоо шин. Нүн хийжсэн юм үргэлжлүүлээд хийслээ яг одоо хийж байгаа зүйл чинь өмнө нь хийгээх учраас л одоо хийж байгаа. Тэгэхээр тэр чинь шинэл гэсэн. Бүх юм цоо шин. Хэдийн өнгөрснөөс улбаатай өнгөрсөн тохиолдсон зүйлийн үр дагавар үргэлжилж байгаа мэт боловч тэрийг яаж харж байгаа вэ гэдгээс ихэнх зүйлийн шалтгаалж байгаа. Тэр нөгөө галт тэргэндээ суучаад дараагийн өртөн дээр очихороо тэгнэ хингэн гэд бодож байна. Ботсон, төсөөлсөн, санаа зовнсон, айсан тэр чинь яг одоогийн мөчтөл худлаа. Тийм зүйл болоогүй байгаа, болохгүй байх магадлалч маш их байна. Зүгээр л худлаа. Тийм хий ертөнцийг үүсгэж цаг хугацаагаар энерги, анхаарлаа барж сэтгэлээ чилээх хэрэг угаасаа огт байхгүй. Яг одоо өөрийнхөө төлөө, бусдын төлөө үнэхээр чин сэтгэлээсээ юугаач харьлахгүй өгөж чадж байгаа бол тэр ирээдүй гэдэг зүйл төсөөлж чадаагүй зүйлүүд чинь орж ирэх нь угаасаа л тодорхой. Ирээдүй чинь үнэхээр төсөөлөнгүй гайхамшигэр дүүрэн байх нь тодорхой.
дотоод сэтгэлийнхээ дуудлагыг дагаад явж байгаа үед сэтгэл маань биднийг буруу зүйл рүү чиглүүлнэ гэж юу байдаггүй. Дотроос үнэхээр энэ хорвоо дээр хүн болоод хийх гэж ирсэн зүйл рүү маань чиглүүлсэн тийм л зүйл рүү биднийг урьж дуудаж идэг. Хийх гэж ирсэн юмаа хийж байгаа хүн буруудна гэж байхгүй. Ямар үед хүмүүс барьцаалтаад орон гэргүй болцсон явж идэг ч юм уу, эсвэл эрүүл мэндээр хэтэрхий хохирцсан явж идэг вэ гэхээр дотоод дуу хоолойгоо бүрэн дарангуйлаад өөрийнхөө дотоод нь чи хүсээгүй замаар өөрийгөө хүчилж явж исэн хүмүүс амьдралдаа маш том алдаж тэрийг нь санаас нь ойлгуулдаг. Тийм том уналтанд орсныхоо дараа өнгөрсөн амьдрал маань юу болоод өнгөрөв, юун дээр алдав яав гэд хүн дахиж өөрийнхөө хийх ёстой зүйлийг тэр дотоод зүрх сэтгэлээ сонсох, тэр зам руугаа орох боломж олгох үүднээс цаанаас нь тийм том сад бэрхшээл хүнд учирдаг. Үнэхээр зүрхнийгээ дуудлагаар явж байгаа хүн өнгөрсөнд хийгээд бүтээсэн зүйлүүдээс болж өнгөрсөн амьдралдаа харамсдаггүй. Яагаад гэвэл яг л тэрийг л хийж ирсэн, тэргээ хийсэн. Тийм учраас харамсах зүйл байдаг. Харин эргээд харахад хийх ёстой зүйлийг хийгээгүй хүн бол би цаг хугацааг хийдэмий өнгөрөөгөө гэж харамсдаг. Дотоод дуу хоолойгоо сонсож түүнийхээ хүссэн үйлдэлийг хийх нь өнгөрсөн цаг хугацаанд харамсахгүй байх хамгийн том хүчийг өгдөг. Тэгэхээр дотроос үннийг хай. Би үнэхээр 100% өөртөө сэтгэл хангалуун бүссэн зорьсон бүх зүйлээ гүйцэлдүүлж харамсахгүйгээр амьдрья гэж байгаа бол ерөөсөө ганцхан л дөрмийг баримтлахад болох юм байна. Тэр нь яг одоо гартаа барьж байгаа зүйл, нүдэрээ харж байгаа зүйл, чихрээ сонсож байгаа зүйл, зүрхээрээ мэдэрч байгаа зүйлдээ л бүрэн төгс анхаарлаа хандуулъя. Хийж байгаа үйлдэл бүрээ ухамсартайгаар хийгээд үзье. Тэгэхээр тэр анхаарлын хүч маань яг одоо тэр бүрэн төвлөрөх чадвар маань сайжраад байх тусам дотоод хүнээс ирж байгаа мэдээллийг тасалдалгүйгээр, бодлын хүнд хүчээр даралгүйгээр дотроос ирж байгаа шин соргог мэдээлэл, мэдрэмжийг хүлээж авах чадвар маань улам бүр нэмэгдэж идэг юм байна. Дотроос ирж байгаа дуу хоолойг дагаад одоо цагтаа бүрэн зохицоод үйлдэл хийх тэр чадвар маань нэмэгдэж идэг юм байна. Бидний тэр зовлон, жаргал, сайхан муухай, сайн муу, үнэн, худал гэж нэрлэдэг байгаа бүх зүйлс чинь зөвхөн бидний толгой дотор байгаа. Зөвхөн бидний амьдралыг харах өнцөг дотор байгаа л нэг хөхий хоосон, бидний бодож олоод бодит юм шиг бүр ингээ гарт баригддаг юм шиг болгоод дотроо бүр итгэцэн төсөөлсөн байгаа нэг юмнууд жинхэнэ юм тэр дотор ерөөсөө байхгүй. Юу жинхэнэ бэ гэвэл тэр зүйл тохиолдсон үнэ. Тэр үе тохиолдсон үнэ. Гэхдээ тэр зүйл болоод өнгөрцөн үнэ. Одоо би шал өөр цаг хугацаанд байгаа. Өөр газар байгаа. Тэндээс ямар нэг юм үрд чинь наалдаж ирээд нөлөөлсөн бол тэрэнд та энэ зовлон, энэ жаргалыг утга өгсөн бол таны хувьд яг одоо үнэн санагдаж байгаа. Гэхдээ бодлоо. Яг үнэндээ бол та яг одоо тэр тохиолдсон зүйлээс өөр цаг хугацаанд амьдарч байгаа. Тэр ард үлдсэн. Тэр сайхан зүйл чинь тэр муухай зүйл чинь ард үлдсэн. Тэр сайхан зүйл, муухай зүйл тохиолдож явах үед дотроо тэгвэл энэ түрхэн зурих. Энэ надад огт нөлөөлөхгүй гэж болно. Би одоо бүсэн дотор сэлж чинь энэс гараал явчихна. Амьдралын юм бүхэн ийм л хуулиар, зарчим дээр ганц үнэн хуулийг мөрдөж бид нар амьдарч байгаа. Цаг хугацаа гэдэг зүйлийг бид нар туулаад амьдарч байгаа. Нэг зүйл тохиолдсон газар оюун санаа маань үлдснээс биш, бие маань, цаг хугацаа маань эдийн тэр цаашаа үргэлжлээд явчихлаа. Тэгэхээр юу ч мөнх биш. Тэрхэн зурд тохиолдол тэгэл ард үлдэнэ. Зовлонч үргэлжлэхгүй, жаргалч төрүүлжлэхгүй, сайхан юм муухай юм тэр бүгд бидний толгойд бодож олсон зүйл хизээч мөхөрөлжлөхгүй. Үргэлжлээд амьдран тэр үед дахиад сайн ч юм уу ч зүйл тохиолдно. Тэгээд цаашаа дахиад үргэлжлэнэ. Юу ч мөнх биш. Дуусна. Хамгийн хэцүү мэдрэмжүүд дуусна. Та шийдэж чадах юм бол өглөө эхлээд ороод дуусна. Маргааш дахиад цааш нэр эхэлнэ. Амьдрал бол тасралтгүй үргэлжлэх галт тэрэг. Бид тэнд төрснөөс хойш суусан бидний оюун санаа хаана явахаас үл шалтгаалan бидний бие тэр галт тэрэгтэй хамт галт тэрэг хаана явна бидний бие одоо цаг гэдэг хоёр зүйл зэрэгцээд явж байгаа. Харин бид оюун санаагаа нэг өмнө авчаал нэг хойно авчаал яг одоо өөрч чадахгүй замбраагүй зүйлүүдээс болол маш олон төрлийн саад бэрхшээл зовж жаргах чинь би сайн байна муу байна гэсэн хий төсөөлөл ойлголт энэ амьдралыг зовлонтой бэрхшээлтэй болгож байгаа бүх төрлийн юмнууд гэж үлээж гаргаал одоогоор амьдрах л бидний
амар амгалан амьдрах, сэтгэлийн ганхашгүй амар амгаланг болж бат бөх сэтгэл зүйтэй амьдрах гол үндэс юм байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийг маань сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.